хариуцлагчийн хүсэлтээр иргэний эрх шүүхтэн шийдвэрлэх хуулийн 69-р зүйлийн 69-ийн 3 дахь хэсэг зааснаар шүүгээс гарах шийдвэрийн биелтийг баталгаажуулах зорилгоор хариуцлагчийн арилжааны банк дахь дансны гүйлгээг хэмжлийн үнийн дүнгийн хэмжээгээр зогсоож болно. Энэ тохиолдолд зөвхөн зарлагын гүйлгээг хязгаарлах боломжтой юм. Харин иргэний эрх шүүхтэн шийдвэрлэх хуулийн 70-р зүйлийн 73 дахь хэсэг зааснаар шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэхдээ хэмжлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд мөн хуулийн 69-р зүйлийн 69-ийн 3 дахь хэсэг зааснаар заасан арга хэмжээг авснаас учирсан охирлоо хариуцлагч хэмжигчээс шаардах хэрэгтэй юм а.